Оройтойгоо дээр нь харилцаагаа засч, хожимдоогоо дээр нь амьдралаа бүхэл. Салхуу байх уу гэж эргэлзэж бичсэн нэгэн загтлыг яг одоо задлах гэж байна. Гэр бүлийн радиогийн салхуу байх уу нэвтрүүлэг. Гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион дээр суугаад харуулan сонсож байгаа эрхэм сонсогч танд энэ өдрийн мэндийг хүргье. Гэр бүлийн радио 104.5-аас Батбих гэр бүлийн төлөө салхуу байх уу нэвтрүүлгийн дугаарыг хүргэдэг. За өнөөдөр бол нэрийн нууцлан бичсэн нэгэн загтлыг задлан ярилцах болно. Гэр бүлийн радио 104.5-ын салхуу байх уу нэвтрүүлэг дугтуутай сэтгэл @gmail.com захим хаяг дээр нэрийн нууцлан бичсэн сонсогчдийнхоо загтал дээр тулгуурлан нэвтрүүлгээ явуулдаг. За өнөөдөр бол нэгэн загтлыг бас задлан ярилцахад бэлэн болсон байна. За салхуу байх уу нэвтрүүлэг лав гариг бүрийн 15 цаг 5 минутаас 15 цаг 45 минутын хооронд шуудаар хүрдэг. Аливаа зүйл баримттай байх нь өөрөө чухал гэж бодож байна. За дугтуутай сэтгэл @gmail.com хаягт ирсэн загтлын он сарыг би танд харуулъя. 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн өчийн 19 цаг 51 минутанд дугтуутай сэтгэл @gmail.com хаягт нэрийн нууцлан ирүүлсэн нэгэн бүсгүйн загтлыг задлан ярилцсана. За би загтлын эзэн рүү даваа гарагт буюу 2026 оны 5 дугаар сарын 25-ны өглөө 9 цаг 34 минутанд сайн байна уу, таны загтлын хариу зөвлөгөөг нөгөөдөр буюу 5 сарын 27-ны өдөр салхуу байх уу нэвтрүүлгээр хүргэнэ. Та загтлынхаа хариу зөвлөгөөг хүлээн авч сонсорой гэсэн хариу мэйлийг загтлын эзэн рүү илгээсэн. Салхуу байх уу нэвтрүүлгийн яг одоогийн дугаарыг, яг өнөөдрийн дугаарыг бүсгүй маань сонсож байгаа. Тэгэхээр энэ бүсгүйд та надтай хамт урмөх боломж байгаа шүү. Салхуу байх уу нэвтрүүлэгт хандан загтал бичсэн энэ бүсгүйд та бас надтай хамт урамшуулаарай, дэмжээрэй гэж сонсогч танаас, үзэгч танаас хүсье. Тэгээд гэр бүлийн радио 104.5-ын салхуу байх уу нэвтрүүлэг яг салалтын ирмэг дээр ирсэн салхуу байх уу гэсэн сонголтыг хийх гэж байгаа учир байдлаа олохгүй байгаа тийм хосуудын, тийм хүмүүсийн асуудалд соос хэлбэрээр нэвтрүүлгээрээ дамжуулан зөвлөж, улмаар биечлэн уулзаж асуудалд нь илүү бодиттой хандахыг хүсдэг шүү. Салхуу байх уу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай яг ижилхэн нөхцөл байдалтай, яг ижилхэн амьдралын асуудалтай магадгүй олон хүмүүс, олон хосууд байж болох юм аа. Тэгэхээр тэдгээр хүмүүст бас давхар гарц гаргалгаа болгох үүднээс өнөөдрийнхөө дугаарыг та бас шеэрлээд үзээрэй, түгээгээд үзээрэй гэж хэлэх байна. За тэгээд олон зүйлийг хэлэлгүйгээр, олон зүйлийг нуршилгүйгээр би яг одоо танд загтлыг дурдж өгье. Ямар утгатай, ямар агуулгатай загтал ирвэ, энэ талаарх зүйлийг та яг одоо бодитоор нь сонсох боломжтой. За мөн загтлыг салхуу байх уу гэсэн Facebook групп байдаг. Facebook группийг хайж болоод та бас нэгдээд ижил төстэй асуудлуудтай зарим хүмүүсийнхаа нөхцөл байдлуудыг бас сонсож, сэтгэлдээ бичиж энэ группт бас хамт байх боломж биш үү гэдгийг хэлье. За яг одоо би танд загтлыг дуудаж өгье. Салхуу байх уу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт ямар загтал ирснийг бүгдээрээ хамтдаа хүлээн аваад сонсъё. Сайн байна уу? Нэрийг минь нууцлаад өгөөрэй. Би 2 охинтой нөхрийн хамт амьдардаг. Том охины минь аав өөр хүн байдаг юм. Нөхөр гих хүнтэй хамт амьдраад 3 жил болж байна. Бага охин маань 2 наст удахгүй хүрнэ. Нөхөр гих хүний талынхан надад их дургүй, говьлтай амьд байдаг. Хадан болох хүмүүс дээрээ хадан аав маань өвдсөн болохоор очсон. Нэг их удаагүй 2-3 хоноод бид хот руу буцлаа. Тэгсэн нөхөр болох хүн маань жирэмсэн намайг айлын гадаа шүн буулгаж өгөөд би маргааш машин янзлаад ирнэ гэж хэлээд ахиж утсан аваагүй. Ийм байдалтай 7 хонлоо. Ээж маань санаа зовоод асуухад танаа охиныг хүлээж авахгүй гэсэн. Бүр хувцсыг маань шуудан өгөөд явуулсан байсан.
Нөхөр гих хүн маань утсаан авахгүй алга болсон. Сар гаруй хугацааны дараа нөхөр ирсэн. Ингээд тэр хүн жирэмсэн намайг эхний удаа орхиод эргэж ирсэн нь энэ юм. Дараагийнх нь бид найзандаа очиж хэд хоног байхаар болвоо. Цаашаа Дорногов аймагт байх хамрын хийд рүү явах байсан юм. Тэгсэн намайг дэлгүр ороод ирэх хооронд хамт явсан найзтай маань намайг орхиод 2 охинтой маань үлдээгээд сургууй алга болсон. Би гайхаад найзаасаа асуухаар чи намайг нөхөртөөгөө хардсан гэж уурлаад байсан. Би болохоор утсаа авдаггүй. Тэгээд найздаа за манай хүн явахгүй юм шиг байна. Явхаа болох тухай хэлээд ачаагаа авъя гэтэл найз маань утсаа авдаггүй. Тэгээд хамаатан эгчтэйгээ хамт хайж яваад айлын хашаанд найзын машиныг янзлаад зогсож байхаар нь уйлаад ууралсан. Ууралсан хүн юу гэж сайхан үг хэлэх вэ? Харааж ойрлоод гашгарахад маань намайг зодох гэж дайрсан. Би ойлгоогүй. Хизээч намайг өмөрч байгаагүй. Тэр хоёрыг явуулсан гэж хэлсний төлөө намайг зодох гэснийг би ойлгоогүй. Эвлэрээд хамрын хийд рүү хамт явлаа. Тэгсэн биднийг эгчийн гэрийн гадаа буулгаж үлдээгээд дэлгүүр ороод ирье гэж хэлээд утсаа унтраагаад алга болсон. Тэгж яваад 13 хоног боллоо. Тэгсэн нэг л өдөр намайг уучлаарай. Хоёлоод огтоо бодъё. Ахиж тийм зүйл хийхгүй гэж амласан. Гэсэн ч одоо болтол би тэрэнд итгэхгүй байгаа. Бас тэр одоо болтол өөр эмэгтэй хүний хаягийг хайж харсаар байгаа. Би яах ёстойгоо үнэхээр ойлгохгүй байна. Яах ёстой юм болоо? 2 охиноо бодоод энэ бүх зүйлийг дэвчээд хүлээж авах ёстой юу? Яах вэ? За, ийм нэгэн загтлыг 5 сарын 7-нд салхуу байх уу нэвтрүүлэгт бүсгүй маань ирүүлсэн. Тэгэхээр бүсгүй маань өнөөдрийн нэвтрүүлгийн лайвыг үзэж байгаа. Сонсогчдаа, үзэгчдаа бүсгийн загтлыг хүлээн авч сонслоо. Тэгэхээр яг энэ бүсгүйд урам өгөх үүднээс сэтгэгдлүүдийг доор бас сайхан бичээрэй. Бүсгүй маань уншина. Тэгэхээр салхуу байх уу нэвтрүүлгийг та Гэр бүлийн радио 104.5-ийн Facebook пэйж хуудас болон гэр бүл судлаачийн Намарснаа гэсэн пэйж хуудаснаас яг одоо үзэж байгаа. Загтлыг та сонслоо. Надтай хамт энэ бүсгүйд урам өгөх, энэ бүсгүйд ухаарлах, хайрлах тэр үгсээ харамгүй сайхан бичээрэй гэж таныг уриалж байна. За мөн шууд хоолоогоор, дуу хоолоогоор холбогдож орж ирээд энэ бүсгүйд хэлэх үг байвал та хэлж болно. 9986 104 5 гэсэн эфирийн шууд утсыг таны өмнө нээсэн байгаа. Яг одоо холбогдож орж ирээд бас хэлэх, ярих үгээ хэлж ярьж болно шүү гэдгийг дуулгая. За би загтлынхаа зөвлөгөөг өгж их явцдаа таны бичсэн сэтгэгдэл комментиг унших болно. За хариу зөвлөгөөгөө өгч эхлэе. Таны туулж яваа зүйлийг уншаад олон дахин уншаад дараах зөвлөмжийг бэлтгэлээ. Ийм зүйлийг туулна гэдэг маш хэцүү. Бас сэтгэл зүйн хувьд туйлдуулдаг нөхцөл бол яг ийм нөхцөл байдаг. Таны загтлаас харахад ялангуяа жирэмсэн байхад тань айлын гадаа орхиод алга болох. 2 хүүхэдтэй чинь одоо үлдээгээд сургаггүй болох, уцаа таслах, дахин уучлаарай гэж хэлээд буцаад яг ижил үйлдэл хийх нь энгийн маргаан биш ээ. Энэ бол докторгүй сэтгэл санааны дарамттай ийм л харилцааны шинжүүд байна гэж би харлаа. За нөгөө талдаа таны бичснээс харахад дараах зүйлүүд дурддаж байна, давтагдж байна. Үүнийг дуртах юм бол за нэгдүгээрт хүнд хэцүү үед орхиж явсан байдал. Хүнд хэцүү үед орхиод явцсан. Дандаа хамт байгаагүй орхиод явцсан асуудлууд байна. За хоёрдугаарт асуудал үүсэхээр холбоогоо тасалдаг байдал. Ямар нэгэн маргаа гарлаа утсаа салгаад ор сурггүй алга болдог байдал. За гуравдугаарт таны аюулгүй байдлыг юусоо боддоггүй, тоодоггүй байдал. За дөрөвдүгээрт бусдын өмнө таныг хамгаалдаггүй байдал. Тавдугаарт буруутай гэдэг мэдрэмжийг танд мэдрүүлдэг энэ нөхцөл байдал. За 6 дугаарт
уучлал гуйсан ч гэсэн үйлдэл нь өөрчлөгддөг. Зүгээр л уучлаарай гэдэг үг нь төр зүрийн нөхцөл байдлыг аргалах ийм шинжтэй. За дараагийнх нь хамгийн сүүлийн нэг чухал зүйл бол өөр эмэгтэйчүүдтэй одоо холбоотой байж болцшгүй зан үйлээ үргэлжлүүлдэг энэ нөхцөл гэсэн. Эдгээр зүйлүүд бол дахин давтагдж байгаа нь таны загтлаас ингээд харагдаж байна. Эдгээр нь нэг удаагийн алдаа гэхээс илүүгээр дахин давтагдж байгаа хэм маяг болж харагдаж байна. Нэг хүн дахин ижил одоо алдаагаа давтаад уучлалт гуугаад хэсэг хугацааны дараа сайхан байснаа буцаад хуучин зангаа гаргадаг бол энэ нь ихэвчлэн ганц муу ааш биш. Харин тогтсон зан үйлийн мөчлөг болон одоо тухайн хүнд хэлбэртсэн байдаг. Таны нөхрийн үйлдэлүүдэд тэр мөчлөгийн олон шинж харагдаж байна. Давтагддаг зан үйлийн сэтгэл зүйн мөчлөг гэж байдаг л да. Ийм харилцаа бол ихэвчлэн 4 үе шаттай явдаг. 4 үе шаттай. Эхнийх нь 50 үе. Эхэндээ бүх зүйл хэвийн мэт байдаг, халамжтай байдаг, амлалт өгдөг, би өөр болно гэж хэлдэг, гэр бүлээ бодож байгаа мэт харагдах ийм нөхцөл байдалд бол энэ 50 үед бол үйлчилдэг. Эмэгтэй хүн ийм үед магадгүй энэ удаа үнэхээр өөрчлөгдөж байгаа байх гэж найддаг. Нөгөө нэг хонглын үзэрт гэрэл асдаг үе гэсэн үг байхгүй. За хоёр дахь үе нь ямар үе байдаг вэ гэхээр хөндийрэл ба үл хөндлөлийн үе гэж байдаг. Энэ үе яадаг вэ гэхээр ингээл нэг алдаанд давтагдахаар дараа нь аажмаар ингээд тэр хүнд итгэх итгэлийн холбоос багаар тасраад идэг байхгүй. Багаар тасардаг. Худал хийх тоолонд нь, өөр эмэгтэйг сонирхох тоолонд нь, үл тоох тоолонд нь бурууг таны дээр дохох шинж гарч эхлэх үед энэ үед та өөрийгөө буруутгах ийм нөхцөл байдлуудыг зарим тохиолдолд үүсгэж эхэлдэг. Би л буруугаасаа болоод, би л муугаасаа болоод, би л олхиогүйгээсээ болоод гэж өөрийгөө үл хөндлөх байдал. За үүнээсээ болоод нөгөө түрүү хэлсэнчлэн итгэлийн холбоос багаар тасардаг. Ахаал худлаа альчлаа. Энэ үс нэмэргүй юм байна дөө. Би ингээл байх ёстой юм шүү гэдэг ийм нөхцөл байдлуудад эерэгдэж эхэлдэг. За 3 дахь үе шат нь ямар үе шат байдаг вэ гэхээр орхих эсвэл одоо сэтгэл зүйн дарамтыг маш их мэдрэх ийм үе. Энэ үе бол хэцүү үе л дээ. Тэгээд таны захиан дээр харагдаж байгаачлан ямар байдлаар илэрсэн бэ гэхээр таны захиан дээрээс харах юм бол зам дээр орхисон байдал. Уцаа даслаад алгуулсан байдал. Айдас нөгөөтэйгөр тодорхойгүй байдалд үлдээдэг тухай та захианд бичсэн байсан. Энэ бол зүгээр нэг уурлаад явж байгаа нөхцөл байдал биш ээ. Сэтгэл зүйн хувьд хүнийг докторгүй болгож байгаа. Өөрийгөө төдийгүй таныг докторгүй болгож байгаа айдасд оруулдаг зан үйл واخгүй. Эмэгтэй хүн ийм үед айж эхэлдэг. Зүгээр л эргээд ирчээсэ гэж боддог заримдаа. Өөрийн хийх хязгаараа бүр ингэ мартчихдаг. Тэгэхээр ийм сэтгэл зүйн нөхцөл байдлыг танд үлдээсэн байна. За нөгөө талаараа уучлал ба амлалт энэ 4 дахь үе шат. Ямар нэг буруу зүйл хийснийхаа дараа уучлаарай, ахиж дэхгүй, огтоо бодъё, би чамд хайртай. Эдгээр зүйлийг таны одоо энэ нөхөр гэж хэлэгдэдэг байгаа хүн бол хэлсэн байна шүү дээ. Уучлал ба амлалтыг уг нь хийж чадчихин. Гэхдээ энэ нь ингээд юусэн ямар ч үр дүн байхгүй. Уучлаарай гэдэг үг нь зүгээр л нэг энгийн зүгээр нэг үг болцсон. Энэ уучлаарай гэдэг үгний үн цэнийг мэдэхгүй байна. Ахиж дэхгүй гэдэг алдаагаа давтахгүй гэсэн энэ амлалтын үн цэнийг мэдэхгүй байна. Огтоо бодъё гэж байгаа боловч өөрийнхөө гэр бүлийн үн цэн энэ бүхнийг мэдэхгүй байна. Би чамд хайртай гэж байгаа боловч энэ хайртай гэдэг үгнийхээ утгыг хүртэл мэдэхгүй байна. Энэ бол хамгийн аюултай үе байхгүй. Уучлал ба амлалт өгж торгоодог энэ үе бол. Яагад гэвэл таны өвдөлт яг энэ уучлаарай. Одоо би ахиж дэхгүй гэдэг энэ нөхцөл байдлуудад ингээд өвдөл чинь түр намддаг байхгүй. Найдвар төрдөг. Тарих энэ үед яаж ажилдаг вэ гэхээр за энэ хүн өөрчлөгдөх юм дээ. Энэ хүнгүүгээр би тэртээ түрүүгээ амьдрч чадахгүй. Одоо тэртээ түрүүгээ үр хүүхэдтэй болцсон юм чинь гих мэт ийм мэдрэмжийг мэдэрч эхэлдэг. Үүнийг сэтгэл зүйчид юу гэж хэлдэг вэ гэхээр нөгөө нэг эмоционал хамаарал гэж тайлбарладаг. Яагаад зарим хүмүүс алдаагаа тэгвэл энэ мэтчлэн дахин давтаад байд юм бэ? Үүнд шалтгаан олон байдаг. За нэгдүгээр
зүйл нь одоо хариуцлагаас зугдах ийм хэм маягтай хүмүүс алдаагаа дахин давтдаг. Ийм хүмүүс асуудлыг ярьж шийдэхийн оронд алга болдог. Энэ нөхцөл байдал бол таны цахианаас, таны нөхрийн байдлаас бол мэдрэгдэж байна. Хоёрдугаарт хүнд мэдрэмжээс цогтдаг. Ямар нэгэн хүнд мэдрэмж төвхтэй байдлыг ерөөс өөрдөө хүлээн авах тийм дургу. Буруугаа хүлээн авдаггүй. Тэдний оронд яадаг вэ гэхээр надад хэцүү санагдаж байгаа учраас би цогтчихъя. Ингээд алга болчихё. Уцаас алгацчихъя. Өөр юм хийгээд өөр хүмүүстэй явжия гэдэг ийм автомат хэм маяг нөгөө ч суудсан байна гэсэн үг байхгүй, хариуцлагаас цогтох хэм маяг. За хоёр дахь одоо алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй давтаад байдаг энэ шалтгаан нь өөрийгөө төвд тавьдаг ийм зан чанартай. Ийм зан чанартай одоо шууд холбоотой байдаг. Зарим хүн тухайн мөчийн мэдрэмжээр амьдардаг байхгүй. Яадаг вэ гэхээр гэр бүлээс илүү өөрийн тав тухай чухалчилдаг. Тиймээс эхнэр жирэмсэн байна уу, хүүхэд айж байна уу гэдгийг бодхоос өмнө зүгээр л өөртөө каптай байвал, өөрийнхөө хүсэл сонирхол нь өөрөө чухал байвал тэрийг л нэг тавьдаг. Өөрийгөө одоо төвд тавьдаг. Ийм нөхцөл байдал бол нөгөө алдаагаа давтах нөхцөл байдлыг дахин үүсгэдэг. За дараагийнх нь нэг одоо алдаагаа давтах нөхцөлийг үүсгэдэг нөхцөл байдал бол уучлаад л өнгөрдөн штэ гэсэн энэ дотоод итгэл нөгөө хүнд байдаг хөхгүй. Та ингээд байн бай хүлээж аваад за гэл ингээд хүлээж аваад ахаар энэ уучлч тийм чинь ахаал уучлчих байлгүй гэсэн ийм мэдрэмж суудсан байдаг гэсэн. Тийм учраас алдаагаа дахин давтдаг. Хэрвээ хүн олон удаа орхиод гомдоогоод буцаад ирэхэд нь уучлагдаад байвал одоо дотооддоо ямар ч байсан намайг орхихгүй юм байна гэсэн итгэл одоо тэр хүнд төрдөг. Тэгэд энэ зан үйл нь ер нь бол өөрчлөгдөхгүй тэр хүнд одоо суучих тийм тал бий. Хамгийн чухал зүйл нь үг биш өөрчлөлт хэрэгтэй байдаг юм аа. Тэгэд зан үйл өөрчлөгдөхгүй яг ингээд хэлсэн үг нь үйлдэл нь нөгөө нэг ярьсан хэлснийхээ эсрэг байгаад эхлэнгүүт таны хувьд ингээд гажуудлууд үүсэж байгаа. За хүлээж авах уу, яах уу, ийх үү гэдэг байдал. Тэгэхээр энэ загтлыг магадгүй яг энэ загтлын энэ дугаарыг та нөгөө нөхөр болох хүн рүүгээ явуулаа, үзүүлээ. Жинхэнэ өөрчлөлт гэдэг зөвхөн уучлах тухай, амлалт өгөх тухай биш. Жинхэнэ өөрчлөлт гэдэг бол зан үйлээрээ удаан хугацаанд өөрчлөгдөж, хариуцлага хүлээж, итгэлээ сэргээхийн төлөө тууштай ажиллаж нээлттэй байдаг энэ нөхцөл байдлыг л одоо жинхэнэ өөрчлөлтийг бий болгодог. Нэг удаа хийгээд дөрөгчдөг биш. Энийг ингээд тууштайгаар олон удаа хийдэг. Өөрийнхөө амьдрал дадал хөвшил болгодог. Ингэж тэр чин тэр уучлалт чинь ингээд бодитоор явагддаг байхгүй. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг нөгөө хүндээ ойлгуулах нь чухал аа. Энэ бол өөрөө чухал шүү. За, салхуу байхын нэвтрүүлгийг та үзэж байгаа, сонсож байгаа. Гэр бүлийн радио 104.5, 84.5 радио суваг дээр сонсож байгаа сонсогчд маань яг энэ загтлын эзэн бүсгүйд хандаж хэлэх үгээ 9986 104.5 гэсэн мессежний дугаар болон шууд утсан дээр яг одоо шуудаар холбогдоод надтай хамт энэ загтлын эзэн бүсгүйд урам зориг өгсөн яриа өрөөг эфир дээр шуудаар холбогдоод хуваалцж болно. За мөн гэр бүлийн радио 104.5-ын албан ёсны пэйж уудас, гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж уудсан дээр явж байгаа лайв стрим, гэр бүл судлаачийн амарснаа гэсэн пэйж уудсан дээр явж байгаа лайв стримийн доор та коммент хэлбэрээр бичиж энэ бүсгүүдээс урам зориг өгч болно гэдгийг дуулгая. За, наран цэцэг магсар битсэн байна. Би бол зайгаа авдаг төрлийн хөөн гэж битсэн байна. За тэгэхээр энэ нөхцөлд байсан бол та яг энэ загтлын эзний оронд байсан бол яах байсан, ямар мэдрэмжтэй байх байсан. Тэгээ нөгөө талдаа салхуу байхын нэвтрүүлгийн хамгийн гол зарчим юу гэхээр энэ бүсгүйд урам өгье. Энэ бүсгүйд асуудлаа бодитоор олж харахад нь дэм болёо гэдэг зүйлийг ярьдаг. Гэхдээ би ганцхан биш. Энийг үзэж байгаа, сонсож байгаа бүхэл хүмүүс маань энэ бүсгүйд урам зориг өгөөсэй. Энэ бүсгүйн амьдралд хэрэгтэй зүйлийг нэг ч гэсэн үгийг холоод хэлчихээсэ гэдэг үднээс таныг коммент сэтгэгдлээ бичээрэй. Шууд утсан дээр холбогдож орж ирээд өөрийнхөө санал бодлыг бас хэлээрэй гэдэг зүйлийг яриад байгаа юм шүү. За би зөвлөгөөгөө үргэлжлүүлье. Энэ одоо нөгөө дахин давтагдаад байна гэдэг зан үйлийн тухай ярьж байгаа шүү дээ.
Энэ зан үйлээ засахын тулд хүний хийх ёстой хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр өөрийгөө олох байдаг аахгүй. Би яагаад энийг дахин давтаад яагаад энэ алдааг би ингээд ухамсарлахгүй яваад байгаа юм бэ? Энэ бүхнээ би засъя да гэдэг энэ өөрийгөө олох нөхцөл байдал чинь хамгийн чухал байдаг. Өөрийгөө олохын тулд зайлшгүй нөгөө мэрэгжлийн хүнд хандах нь чухал байдаг л да. Мэрэгжлийн хүнд хандаад өөрийгөө тодорхойлуулад, онцлуулад, давтагдж байгаа алдаанууд дээр ямар мэдрэмжтэй байсан тэр бүхнийг нийн уугүй ярилцаад хэцүү байсан ч тэр өвдөлтийг бүр ингээд өвдөлтөд нүүр тулаад тэгжиж түүний ард гардаг. Өнөөдөр бид нэр бие махбод ямар нэгэн байдлаар өвчнөд нэрвэгдсэн байлаа гэхэд тэр гашуун ч гэсэн эмээг ууж, өвдөгдөг ч гэсэн тэр тариаг тариулж ийж өнөөдөр тэр өвчний ард гардаг ш. Тэгэхээр яг үүнтэй адилхан сэтгэл зүйн энэ асуудал чинь өнөөдөр би ичж гинэ гэдэг зүйлтэй холбоотой биш ээ. Энэ ичилттэй нүүр тул би нэг хүнд хэлэхээ санаа зовж гинэ. Би энийг хэлэхээс таагүй байна биш. Яг тэр өвдөлтөд нүүр тулаад тэр асуудалтайгаа бүр нүүр тулаад мэрэгжлийн хүнд хандна гэдэг чухал. Мэрэгжлийн хүн бол таны энэ асуудлыг чинь чандалнаа, нууцыг чинь хадгалнаа. Яг шингээдэг порлон шиг өөр дээрээ хүлээн аваад мэрэгжлийн олон талаас нь зан үйлийн эмгэг талаас нь, сэтгэл зүйн асуудал талаас нь, харилцааны дадал хэвшил талаас нь, зан чанарын талаас нь гэл олон талаас нь хараад таныг олон талаас нь онцлоод түүн дээр тулгуурласан бодит зөвлөмжийг таныг цаашдаа энэ зан үйлийг давтахгүй байх энэ нөхцөл байдлуудыг яг чиглүүлж өгд юм шүү. Тэгэхээр энэ залуугийн энэ бүсгийн нөхөрт болох энэ залууд хэлэхэд та өөрийгөө олох нь чухлаа. Олон дахин давтагдаад байгаа хосын харилцаан дээр үүсэж байгаа энэ хэм маяг магадгүй таны амьдралын, ажлын бүхий л талбар дээр мөн ялгаагүй байж байгаа. Тэгэхээр энэ байдлаа та засахгүй бол цаашдаа гэр бүлийнхээ харилцааг алдаа зогсохгүй. За уучлаарай, миний хоол жоохон ханиадтай байгаа учраас жоохон сааралтаад, жахартаад үе хоолоогоо засах хэрэг гараад байгаа шүү. Энэ үгээс ойлгоорой. Олон дахин давтагдаад байгаа энэ нөхцөл байдал чинь гэр бүлийн алдаа зогсохгүй. Бусад амьдралын чинь талбар дээр та ажлын хувьд бусадтай харилцаа үүсгэхэд, найз нөхдийн хувьд бусадтай харилцаа үүсгэхэд энэ алдаагаа давтдаг зан үйлүүд, байдлууд энэ бүхэн чинь амьдралын чинь бүхий л талбар дээр сөрөг нөлөөтэй. Тэгэхээр энэ сөрөг нөлөөг багасгахын тулд зайлшгүй нөгөө өөрийгөө олох тухай одоо мэрэгжлийн үнээс зөвлөгөө авах нь чухал. За нэг ялангуяа их нартайгаа хамт ирээд хосын зөвлөгөөний асуудал дээр бит хоёр яавал болох вэ гэдэг тал дээр зөвлөгөө авах гэдэг бол өөрөө чухал байдаг шүү. Асуудал тулгархад зугдах биш. Ярилцаж ойлголцох. Дахиж орхихгүй байхад суралцсан гэдэг бол энэ залуугийн хувьд үнэхээр чухал байна. Бүсгүй хувьд та одоо юуг ажиглах хэрэгтэй вэ? Том ажиглалтыг хийх хэрэгтэй байна. Ямар зүйлийг ажиглах вэ гэхээр та энэ дараагийн хэдэн асуултыг яг ингэ бичиж авч жагаад нөхөртөө харилцаан дээр бодоод үзээрэй. Тунгаагаад үзээрэй. Та хоёрын хооронд асуудал гарахад ярьж шийдэж чаддгүй. Эсвэл байнга алга болоод байна. Таны амьдралыг ингээд дэнслэх юм бол та захаан дээр зөвхөн хэцүү хэсгүүд л бичсэн байна. Бичигдээгүй хэсгүүд байгаа штэ. Ямар хэсгүүд байгаа вэ гэхээр сайхан байсан хэсгүүд байгаа. Та хоёр ярилцж исэн хэсгүүд байгаа, инээж исэн хэсгүүд байгаа, болцож исэн хэсгүүд байгаа, хамтдаа аливаа зүйлийг хийж исэн хэсгүүд байгаа. Мэдээж загтал дээр нөгөө эмзэг зүйлүүдэд бичсэн учраас энэ бүхэн чинь харагдахгүй байгаа. Тэгэхээр та маш сайн бод. Бид хоёр үнэхээр ярилцж илөө. Яг ямар байлаа? Асуудлаа ярьж шийддэг үү? Алга болж исэн нь л энэ хэд болохоос биш, алга болоогүй шийдсэн нь яг ямар бэлээ? Энэ бүхнийхээ яг нарийн тунгаа. За хоёр дахь тунгаах зүйл нь бол таны мэдрэмжийг ойлгож исэн үе яг байгаа юу? Та бол мэдээж одоо энэ загтал дээр таныг ойлгоогүй тухай л маш олон зүйлийг ингээ бичсэн байгаа шүү дээ. Маш олон зүйлийг бичсэн байгаа. Гэтэл ойлгож исэн үе байгаа шүү дээ. Ойлгож исэн үе байгаа. Тэгэхээр энэ бүхнийг олж харна гэдэг чинь өөрөө чухлаа. Тэгэхээр яг ийм үеуд байгаа. Энэ бүхнийг олж хар, таны мэдрэмжийг яг хүлээж авч ирсэн үү, ойлгож ирсэн үү, энэ нөхцөл байдлуудыг тунгаа бод. Дан ганц гомдолтой мэдрэмж, дан ганц энэ одоо эмзэг сэтгэл зүй дээр битгий ажил. За 3 дугаарх нэг чухал зүйл нь юу вэ гэхээр зөвхөн одоо
буруу зүйл хийгээд баригдсан үедээ уучлалтгүй байдгүй. Энгийн үедээ уучлаарай гэж магадгүй хэлж байсан уу? Энэ бүхнийг анзаар. Өөрчлөгдөхийн тулд бодит алхам хийж гин үү? Эсвэл таныг алтгаас айх үедээ л түр ийм уучлахгүй халахмыг хийж гин үү? Энэ бүхнийг тунгааж үз. Танд өгөх хамгийн чухал зөвлөгөө бол одоо та зөвхөн би энэ хүнийг хайрлаж чадаж байна уу гэдгээс гадна энэ харилцаа миний болон хүүхдийн сэтгэл зүйд аюулгүй юу гэдэг энэ нөхцөл байдлыг бодож тунгаана гэдэг өөрөө чухлаа. Яагаад вэ гэхээр удаан хугацаанд орхигдох айдас гэдэг бол орхигдох айдас, үүнээс үүдэн гарах нэг үл итгэлцлийн нөхцөл байдлууд, байнгын стресс дотор амьдардаг энэ нөхцөл байдал чинь хүнийг дотроос нь ядраадаг аахгүй. Зарим эмэгтэйчүүдийн хувьд сүүлдээ өөрийгөө үн цэнэгүй мэдэрдэг. Ганцаараа үлдэхээс айдаг. Ингээд л амьдрах ёстой юм шиг боддог. Эргээд дахин байн ямар ч алдаа хийсэн ахаал уучлсан юм ийм амьдралаа, ийм харилцаагаа үргэлжлүүлээд байдаг. Тэгэхээр энийг бод. Түрүү хэлсэн би дахиад хэлье. Энэ харилцаа миний болон хүүхдийн сэтгэл зүйд аюултай юу? Үүнийг тунгаах нь өөрөө чухал. Харилцаагаа одоо эрүүл байлгая гэвэл эрүүл харилцаа гэдэг бол ямар ч хосын харилцаанд үнэхээр чухал. Эрүүл харилцаа гэдэг бол тайван, доктортой, аюулгүй, хоёрын одоо амьдралд ямар нэгэн маргаан гарсан ч гэсэн орхиод явдаггүй. Тэрийг шийдэхийг хүсдэг ийм харилцааг бол эрүүл харилцаа гэдэг шүү. Тэрнээс эрүүл харилцаа гэхээр огт зөрчилгүй, маргаангүй, тийм үлгэрийн юм гэж үл энэ амьдрал бол байхгүй л дээ. Ямар ч хосуудын харилцаанд их баг хүнд хөнгөн ямар ч байдлаар зөрчил маргаа үүснэ. Харин тэр үүсэж байгаа зөрчил маргааныг хамтдаа ярилцаад шийдэж чаддаг, бие бинийгээ аргадаж тайвшруулж чаддаг, бие биенээсээ уучлаарай гэд буулт хийж чаддаг. Энэ харилцаа чинь л эрүүл харилцаа. Тэгэхээр ийм эрүүл харилцаа бүтээхийн тулд та хичээл зүтгэл гаргаж чадах уу? Нөхөр чинь хичээл зүтгэл гаргаж чадах уу? Та хоёр охиноо бодоод дэвчих ёстой юу гэж асуусан байсан. Ихэнх эмэгтэй хүн яг энэ асуултыг өөрөөсөө асуудаг. Гэхдээ би танд хэлье. Хүүхдэд хамгийн их хэрэгтэй зүйл нь ямар ч хамаагүй хамт байгаа хоёр хүн биш. Хэрүүлтэй, уралтай, маргаантай, зөрчилтэй ямар ч нөхцөлд хоёр салаагүй байж идэг юм хоёр хүн биш. Аюулгүй, доктортой, айдасгүй орчинд л хүүхэд өсөх нь чухал байдаг юм шүү. Хүүхдүүд ээжийнхээ уйлж байгааг, аавд нь хаягдж байгаа мэдрэмжийг, ааваас нь айж байгаа, аавд нь үл итгэж байгаа энэ нөхцөл байдал мэдрэмжүүдийг хүүхэд ээжээсээ хамгийн их тодоор сайнаар мэдэрдэг. Тийм учраас хүүхдийнхээ төлөө одоо бүхнийг дэвчих нь заримдаа хүүхдэд ч гэсэн шарах болж үлддэг гэдгийг маш сайн бод. Та дараах зүйлүүдийг бодоод үзээрэй. Өөрийгөө болон хүүхдүүдээ аюулгүй байлгах. Нэгдүгээрт, хоёрдугаарт санхүү болон амьдрах орчноо боддоор төлөвлөх. Энэ хүний амлалтаас илүү үйлдэлийг нь харах. Ганцаараа бүгдийг дотроо өөрөхгүй байх. Эдгээр зүйлүүдийг та хийх нь хамгийн чухал шүү. Энэ бол нөгөө нэг таны амьдралын суур хэрэгцээтэй зүйлүүд байна. Та өөрөөсөө асуу. Энэ үнэхээр өөрчлөгдөхийн төлөө бодит алхам хийж гинэ үү? Эсвэл зөвхөн намайг буцааж тайвшруулж эргээд нэг эвлэрхийн төлөө хийж гинэ үү? Дахиад ийм зүйл болвол чи болон хүүхдүүд минь яах вэ? Би бас яах вэ? Би огттой ийм харилцааг хэвийн гэж одоо мэдрүүлдэг, хэвийн гэж ойлгуулдаг ийм нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх үү? Эдгээр зүйлүүдийг бодож тунгаах нь өөрөө чухлаа. Ямар ч хүүхэд аав ээжээсээ халуун дулаан хайр, эерэг уур амьсгал энэ бүхнийг мэдэрч сэтгэл зүйн хувьд, зам байдлын хувьд доктортой өсөх нь өөрөө чухал шүү. Энэ доктортой өсөх нөхцөл байдлыг хангаж өгөх нь томчуудын үүрэг, ээж аав нарын үүрэг. Гэтэл энэ үүргээ биелүүлж чадахгүй байна гэдэг бол том болоогүй байхдаа, хүн болж төлөвшөөгүй байхдаа нөгөө гэр бүл болж байгаа. Гэр бүлээр тоглож байгаа хүмүүсийн одоо жишээ
ойлголт гэж хэлж болохоор байна. Хэрвээ та одоо хамт үлдэх хэсгээ шийдэж чадахгүй байгаа бол яг одоо шууд сал гэсэн шийдвэр гаргах албагүй. Гэхдээ төр хугацаанд зай авах юм уу? Ойр дотны найдвартай хүмүүстэйгээ холбоотой байх, санхүү болон байрлах, орон байр боломж нөхцөл байдлуудаа бодох, өөрийнхөө дотор үүсэж байгаа энэ асуудлуудыг сэтгэл зүйчтэй ярилцах, хамгийн чухал нь бодох ёстой, ойлгох ёстой чухал зүйл нь таныг жирэмсэн байхад, 2 хүүхэдтэй байхад орхиод алга болсон нь таны буруу биш шүү. Ийм үед зарим хүмүүс өөр дөр бурууг аваад байдаг. Тэгэхээр та хит хардсан болохоор, хит ууралсан болохоор ийм зүйл болсон юм биш шүү. Эрүүл харилцаанд хүн асуудал гарлаа гэд эхнэр хүүхдээ зам дээр орхиод алга болдог. Та маш их дэвчиж, эвлэрүүлэх гэж оролцсон хүн байна. Одоо харин би цаашид ямар амьдрах ёстой вэ гэдэг асуултыг өөртөө тавих цаг нь ирсэн байна гэж би хэлэх байна. Таныг дахин орхиод байгаа хүнийг хайртай гэж хэлэхэд үнэхээр хэцүү. Энэ хүн хайртай байж болно. Гэхдээ аюулгүй мэдрэмж өгч чадхаар тийм хүн гэж харагдахгүй байна таны загтлаас харахад. Магадгүй загтал дээр та эмзэг байдал дээр тулгуурласан байдлаар өнгөн зүйлүүдийг бичсэн байж ч болно. Магадгүй өшөө олон зүйлүүдийг, нарийн ширийн зүйлүүдийг ярилцъя гэвэл өшөө л их нэг ховчлон уулзсан байдлаар таны амьдралд бодитоор одоо хандах яг энэ загтал дээр бичигдээгүй ард нь үлдсэн зөндөө юмнууд байгаа шүү дээ. Эдгээр зүйлүүдийг ярилцах юм шаардлага байна гэж харж байна. Тэгэхээр нөхөртөөгөө хамт ирээд хосын зөвлөгөө авах нь өөрөө чухал шүү. Уучлал гэдэг үгээр биш, давтагдхаа болсон үйлдэлээр хэмжигддэг юм шүү. Тэгэхээр энийг нөхөрчинч тэр, таач тэр бодох хэрэгтэй. Хүнийг уучлах тийм амархан гэж юу? Амархан биш шүү дээ. Амархан биш. Тэгэхээр нэг ялангуяа хайртай хүнээ өвдөгдөг энэ өвдөлтүүд, энэ өвдгөх мэдрэмжүүд чинь өөрөө хамгийн муухай зүйл واخгүй. Хайртай байж яагаад өвдгöd байгаа юм? Хайртай байж яагаад дахин хайж яваад, орхиж яваад, тэгээд нэг уучлахгүйгээд ийм байдлаар яваад байгаа юм. Энэ бүхнийг энэ залууч тунгаах хэрэгтэй. Та ч гэсэн бодох хэрэгтэй. Хүүхдийнхаа төлөө дэвчиж болно. Гэхдээ хүүхдийн өмнө өөрийгөө алдаж болохгүй. Өөрийгөө гээж болохгүй. Аав нь таныг үл хошоож байгаа ч гэсэн та өөрийгөө үл хошоож болохгүй. Та өөрийгөө хайж, гээж, голж болохгүй. Өөрийгөө хайн, өөрийгөө гээн гэдэг бол ямар ч нөхцөлд хамгийн буруу зүйл. Тэгэхээр нэг өөрийнхөө сэтгэл зүйн хувьд хүчрэхэг байлгах энэ нөхцөл байдлуудыг олно гэдэг бол энээс хүнд хэцүү нөхцөл байдал амьдрал тулгархад туулгаад гарах, даваад гарах сэтгэл зүйн хувь чадамжтай тэнхээтэй байна гэдэг бол танд төдийгүй таны үр хүүхдэд зүрх сэтгэлд нь хатсуулгадаг хамгийн чухал зүйл нь шүү. Үнийг бодох хэрэгтэй. Нэг хүнийг авч үлдэх гэж өөрийн үндсэнийг золиослох ёсгүй шүү. Энэ бол үнэхээр чухал. Тэтгэрэнгүү энэ хүн таныг үнэхээр хайрлаж чадж гин үгүй юу гэдгийг хангалттай харлаа, бодлоо, үзлээ, мэдэрлээ, тунгаалаа. Орхиж явжгаад буцаад ирдэг хүнээс илүү хизээч орхиод явдаггүй хүн гэр бүлд хэрэгтэй байдаг. Ямар ч үе тохиолдсон дэвчээд туулаад гардаг дэвчээртэй хүн хэрэгтэй байдаг шүү. Гэр бүлийн амьдрал бий болгоно гэдэг бол тийм амархан зүйл биш ээ. Гэр бүлийн амьдралыг бий болгохын тулд асар их дэвчээр, асар их хичээл зүтгэл, асар их бие биетэйгээ ярилцах, бие биедээ буулт хийх, уучлал гуйх энэ бүхэн чинь гэр бүлийн харилцааны хамгийн чухал хэсгүүд. Гэтэл асуудал үүсгэд айц дунд амьдарч байгаа харилцаа шиг ийм нөхцөл байдлыг үүсгэж болохгүй. Айц дунд амьдарч байгаа харилцаа
зарим тохиолдолд ингээл хайр шиг харагддаг боловч дотроо шархлуулж байдаг. Үнэхээр шархтай үлдчихэдэг. Ийм муухай мэдрэмжийг хосуудын хин хиндээ өгөх учиргүй байдаг шүү. Таныг үнэхээр хайрладаг хүн таныг шийдэхийн тулд алга болдоггүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Алга болсон тэр үеуд цаг мөч минут секунд ойлууд хэцүү байдаг шүү. Учир нь дахин залган дуудлах хийн. Ямар ч хүн ийм үйлдэл хийдэг. Тэгэл тэр тоолонд уцаа авахчгүй, синдэгчгүй, утас нь холбогдохчгүй, ямар нэгэн хариу авахгүй ингээд алга болно гэдэг бол үнэхээр хэцүү байдаг. 200-300 дуудлага хийдэг. Хид хідэн удаагийн урт мессеж чатуудыг бичдэг. Ямар ч хариу авахгүй. Ингээ алга болно гэдэг бол үнэхээр хэцүү. Эмэгтэй хүн бүхнийг дэвчихтэй, хүчтэй байдаг юм шээ. Заримдаа өөрийгөө хамгаалахдаа хамгийн хүчтэй болдго юм шүү. Үүнийг бас бодох хэрэгтэй. Үүгээрээ би нэг хүчрэхэг ганц би woman болоод яваа гэж хэлж байгаа юм биш. Дэвчиж болох зүйл би, дэвчиж болохгүй зүйл гэж бас байдаг юм аа. Яагаад вэ гэхээр таны захиан дээр зодох гэж оролцсон тухай үг байсан шүү дээ. Ямар ч зодуурыг, ямар ч хүчирхийллийг эрэгтэй ч эмэгтэй ч дэвчих ёсгүй шүү. Тэгэхээр өөрийгөө хамгаална гэдэг бол өөрөө чухал шүү. Энэ хүнд чинь би өстэй ингэж харилцаж болохгүй юм байна шүү гэдэг тэр тод зураасыг, тэр тод хил хязгаарыг харилцаанд тавьж өгнө гэдэг бол хинхнийх нь хувь чухал. За дараагийн нэг чухал зүйл бол хүүхдүүд ээжийнхээ нулимсыг мартдаггүй. Бас ээж нь өөрийгөө хамгаалж байсныг ч мартдаггүй шүү. Тэгэхээр ийм хүчирхийлэлтэй харилцааг ерөөсөө үзүүлж болохгүй. Ийм харилцаа үүсгэх гэсэн тохиолдолд дуудлага өгөөд хууль хяналтын байгууллага, цагдаагийн байгууллагаар өөрийгөө хамгаалуулна гэдэг өөрөө чухал. Тэр далайсан үйлдэлийг хизээч өөгшүүлж болдоггүй. Нэг хил хязгаарыг давтсан бол дахин тэр хил хязгаарыг давах гээд байдаг. Нэг гар хүрсэн бол ахаад гар хүрэх гээд байдаг. Эн чинь бүр ингээд далаагаад давтагдаад байдаг зүйл байхгүй. Тэгэхээр ийм үйлдэлийг хизээч байлгаж болохгүй. Та ганцаараа үлдэхээс айж болно. Гэхдээ өөрийгөө алдсан амьдрал донд үлдэх нь түүнээс ч илүү өвдөлттэй байдаг юм шүү. Үүнийг тунгааж үзээрэй. Өөрийгөө алдаж болохгүй. Та үнцэнтэй. Та бол энэ хорвоо дээрх хамгийн сайн ээж, хамгийн сайн хань байхыг хичээж байгаа нэгэн эмэгтэй. Тэгэхээр өөрийгөө алдаж болохгүй шүү гэдэг зөвлөмжийг төгсгөлд нь хүргье. За салхуу байх нэвтрүүлэг дугтуутай сэтгэл @gmail.com хаягт нэрээ нуцлан бичсэн нэгэн бүсгийн загтлыг өнөөдөр задлан ярилцлаа. Өнөөдрийн загтлын эзэн загтлыг хүлээн авч сонсоод та хариу мэйл бичээрэй. Тэгээд хувьчлан уулзаж зөвлөгөө авахын боломж бас байгаа шүү гэдгийг танд хэлье. Та хариу мэйл бичээрэй. Дараагийн удаа таны загтлыг ч гэсэн задлж болно. Та салалтын ирмэг дээр салхуу байх уу гэж эргэлзэж байгаа бол дугтуутай сэтгэл @gmail.com хаягт нэрээ нуцлан загтал бичиж өөрийнхөө амьдралын эргэлзээтэй асуудлууд дээр зөвлөгөө авах боломжтой. Дугтуутай сэтгэл @gmail.com хаягт ирсэн загтлыг ирсэн дарааллынхаа дагуу хүргэдэг. Өнөөдөр бол 2026 оны 5 дугаар сарын 7-ны 19 цаг 51 минутанд ирсэн загтлыг хүргэж байгаа. За энэний дараа бол дараагийн удаа яг ирсэн цагтлыг бол хүргэнэ. За өнөөдрийн дугаарыг энэ хүрээж жаргаж байна. Салхуу байх нэвтрүүлэг лав гараг бүрийн 15 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5 84.5 гэсэн радио сувгаар за мөн гэр бүлийн радио 104.5-ын албан ёсны пэйж хуудас гэр бүл судлаач ин амарснаа гэсэн албан ёсны пэйж хуудасуудаар лайв стримтэйгээр хүрдэг шүү. Өнөөдрийн дугаартай хамт байсанд баярлалаа. Үргэлжлүүлээд та гэр бүлийн радио 104.5-ын хөгжим мэдээллүүдийн хөтөлбөртэй хамт байгаарай. Амьдран гэж шийдээд гэр бүлтэй болсон л амархан дуусгаж болохгүй.
эвдэрсэн итгэлцлээ засч эрүүл харилцаа бий болохыг хүсэж байгаа бол та дугтуйдаа сэтгэл@gmail.com хаягаар нэрээ нууцлаад загтал илгээж мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Дараагийн удаа таны загтлыг задлж ярилцъя. Салхуу байх уу нэвтрүүлэг.